Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 64 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. Superheroes are made, but heroes are born. Antonio. За тэгэхээр мэдээж бүтэн нэрээ хэлдэггүй хүмүүсийн нэг адил хэдүүлээ Антонио гэж хэн байсан бэ гэд хайхгүйгээр шууд Персефтийн талаар ярьж эхэлцгээе. Супер баатрууд бүтээгдсэн ч гэсэн баатрууд бол төрмөл байдгаа гэх. Одоо нөгөө нэг энэ үг маань өөрөө яг нэг бид нар нөгөө нэг тэгдэж шүү нөгөө гадаад ялангуяа нөгөө супер гэр бүл гэх нөгөө хүүхэлдэг кино байдаг шүү дээ нөгөө Pixar-ийн. Тэгээд тэрэн дээр яагаад нэг хэсэг 2 дугаар анги дээр гардаг та. Супер баатрууд биднийг сул дорой болгодог. Бид нар ингээ өөрөөсөө аливаа зүйлсийг оролдохоос илүү супер баатруудад найддаг. Бид нар ямар нэгэн шоу одоо тоглохын оронд бид нар тоглоом тоглож байгаа бичлэг үздэг болсон. Хоол идэхийн оронд хоол идж байгаа бичлэг үздэг болсон. Ямар нэгэн адал явдал зугаалах гар явахын оронд тэр бичлэгүүдийг үздэг болсон гэдэг нэг тийм хэсэг байдаг та. Нөгөө талаараа тэр хүмүүс нөгөө нэг хүүхэлдэйн кинон дээр муу дүрийн эсрэг дүрийн баатар болж гардаг ч гэсэн миний бодлоо амар тийм зөв зүйлийг ингээ олж хараад байгаа мó гэн. Яагаад гэвэл бид нарын эргэн тойронд хитрхийх ингээд одоо нөгөө нэг бид нарыг өөрсдөөсөө хамааралтай байлгах гэж оролцсон нэг тийм маркетинг их явдаг. Тэгээ тэрнээс болоод бид нар өөрсдийгөө үнэхээр тийм юм болов уу гэд боддог. Тэрнээс болоод өөрсдийнхөө хийхийг хүссэн зүйлсийг хийж чаддаггүй, өөрийгөө чадахгүй гэж боддог, өөртөө итгэл муутай болдог ч юм уу. Тийм байдаг болохоор яг юу гэж байна гэх жоохон өнөөдрийн яриа маань нэлээд жоохон замбрааг болчихлоо л доо. Ер нь л яг ингээд миний хэлэх гээд байгаа санааг ингээ ойлгож байгаа гэж бодож байна. Гэтэ яг ингээ нэг үг маань эвлж өгөхгүй. Амьдрал гэдэг бол одоо бид нарын өөрсдийн маа сонголтуудын үр дүн байдаг болохоор тэр сонголтуудыг өөр хинээс хийж өгөхийг шаардах. Хийж өгсөнгүү гэж гомдох. Тэгэж амьдрах бол маш утгагүй. Тийм болохоор өөрийнхөө амьдралынхаа эзэн болоод өөрийнхөө амьдралд баатар нь олж амьдраарэ гэд өнөөдрийн дугаарыг жоохон богинохон ч гэсэн үгээр дуусгая гэж бодож байна. За та бүхэн өнөөдрийн энэ Persephone талаар юу гэж бодож байгаагаа доор комент хэсэгт үлдээгээрэй. Энэ хүртэл хамт байсан та нартай баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таанд Панда.